Жао Тэжүүгийн хоосон бардам үгийг овгийн ахлагч огтхон ч тоосонгүй. Тэр амьдрал үдсэн хүн тул байдал бишидсэнийг шууд ойлгож байлаа. Одоо ч яаж байна гэж тэр сандран асуув. Лиан овгийн энэ хөдөөний муу оточ угнч дөнгөжил судас барихтуудын мэдлэгтэй амтан. Ийм ноцтой байдлыг харж дээрээс нь овгийн ахлагч шавдуулаад эхлэхээр тэр бүрэмсэн сандарч гүйцлээ. Тэр юуг болсныг яаж мэдэх вүлээ дээ? Байдал би сайн хэлж мэдэхгүй байна. Эхлээд залуу эзэнтэнд нэг эм өгөөд үзье. Түүний биеийн суур сайтай тул байгуу байхаа гэж тэр төгдрөв. Байгуу гэдэгт чинь итрэлтэй байна уу? Шин төвшөнд гарсны дараа бие нь хэд сулдаж энергийн сөрөг цохилтонд орсон юм биш үз? Хурдан зүгээр болно үсттэй. Энэ оточ юу гэж баталгаа өгч зөрөхлөх вэ? Тэр хөлсөө арчаад маргааш өглөө гэхэд байдал арай тодорхой бодох байхаа гэх утгагүй үг хэлв. Энэ үед Яа Юань багш хөмсөг зангидсаар овгийн ахлагчийн чихэнд хэдэн үг шивнэлээ. Юу гинэ? Овгийн ахлагчийн зүрх зогсох шахав. Чэн юу? Бүтэлгүйтсэн гэж юу? Гэж тэр шивнэн асуулаа. Энэ бол маш ноцтой асуудал тул чанга дуугарч зүрхэлсэнгүй. Тийм ээ. Төвшин ахих оролдлого нь бүтэлгүйтэж энергийн сөрөг цохилтод орсон. Эсвэл хит их уурдаж хорссноос болоод дотоод эргэтнүүд нь гэмтсэн байх. Яа Юань өвгнийг цочроохгүй хичээн болгоомжтой тайлбарлав. Гэвч энэ үг овгийн ахлагчийн хувьд тэнгэр нурахтай адил байлаа. Яаж тийм байдаг юм бэ? Саяхан л бардам зогсож байсан Жао Тэжүү үүнийг сонсоод сандарч эхлэв. Гэвч Яа Юань түүн рүү муухай харахад тэр даруй дууга хураалаа. Яа Юань бол урд нь нил ягаан цусны төвшөнд хүрч байсан хүн. Түүний үг ортой байж таараа. Залуу эзэнтэн үнэхээр бүтэлгүйтжтэй. Ухаангүй хэвтэх Лиан Чэн юуг хараад Жао Тэжүүч өөрийгөө хуурч чадхаа болов. Чэн юу мэндэ? Овгийн ахлагч гэнтэл 7-8 насаар хөгшүүч шиг боллоо. Тэр Лиан Чэн юуг арай ядан тэрвэрч босов. Тосгоны хүмүүс наашаа шавж ихтэхийг хараад өвгөн сандран шивнэв. Бүдэл бутсан тухай хэнд ч ам алдаж болохгүй шүү. Тасн уу? Энэ бол овгийн удирдлагуудын нэр хүндтэй шууд холбоотой асуудал. Хэрв хамаг байдгаа шавхаж, хөгшөд хүүхдүүдээ өлсгөж алж байж, гаргаж авсан ясыг нь идээд, Яан Чэн юу бүтэлгүйтснийг хүмүүс мэдвэл яах вэ? Овгийн сүүлчийн үхрийг алсан, уулын хамаг өвсийг түүсэн, бас ганц ч ширхэг үр тариа үлдээгүй. Хэрв үннийг мэдвэл хүмүүс бослог гаргах нь гарцаагүй. Чэн юуг дотогш нь оруул, хэнийг ч ойртуулж болохгүй гэж овгийн ахлагчид 100 тушаав. Тэгээд хүмүүст юу гэж хэлэх вэ? Гэж Жао Тэжүү сандарсаар асуулаа. Залуу эзэнтэн нэл ягаан цусны төвшөнд амжилттай хүрсэн. Гэхдээ догшин энергид нь бага зэрэг гэмтсэн тул хэд хоног гам барих хэрэгтэй гэж хэл. Овгийн ахлагч энэ аимшигт нууцыг хэсэгтээ нуун дарагдуулахар шийджээ. Лиан овг тэр чихтэй үүмэн самуун давтаж, удирдлагууд нь хөл толгоогоо алдаж байх яг энэ үед энэ бүхний жинхэнэ буруутан болох И Юн арын ууланд төвдөг галын дэргэд дахианы далавч шард суулаа. Тэр гал дээр мах эргүүлэнгээ нэгэн дуу аялна. Дахианы далавч би идэх дуртай. Шарсан далавчинд би нугасгүй. Улаан маханд ч би үнэхээр дуртай. Энэ бол ямар ч утга учиргүй хөвгөлтэй дуу байсан ч И Юн маш жаргалтайгаар дуулж байв. Модны галаар мах шарах хэцүүч хоолнд тухтай хүнийг юу ч зогсоож ядахгүй. Удалгүй дахианы далавч шарагдаж, тос нь гал руу дуслан жир дуугарх нь шүл сасгаруулам сайхан үнэртэж байлаа. Бэдэн боллоо. И Юн далавчин дээрээ амтлагч цацаад хамгийн ихнийхийг нь Жан Шарод сарвайв. Болгоомжтой халуун шүү. Шаро түн рүү инээмсэглэн мууга хараад чи бүр эгчтэй заадаг болжээ гэлээ. Урд нь Шарол түүнд халуун үхрийн баас шиг шүлэг өгтөө. Болгоомжтой халуун шүү гэж үдээж өгдөг байсан билээ. Ийм энгийн үгс хүртэл үнэхээр дулаахан санагдана. И Юуны шарсан далавч гаднаа жиржигэнсэн дотроо зөөлхөн болжээ. Шаро жижигхэн хазаад л үнэхээр амттай байна гэж дууалдав. Хүйтийн шөнөөр түүдэг гал тойрон сууж дүүгийнхээ хийсэн амттай махыг идэхээс илүү аз жаргал хаана байх вүлээ. Юун чи ч бас идэлдэ. Мэдээж иднэ. Би утаа гаргадаггүй мод олох гэж зөндөө хайсан шүү гэж И Юн инэв. Сүүлийн өдрүүдэд И Юуны төвшин ахих хурд баг зэрэг удааширсан байлаа. Ци удирдах шат бол томоохон босго юм. Авьяасгүй хүмүүс энэ босгон дээр насан турштай гацдаг.
Улаан хайрст араатны толгойн энергийн тал орчим нь аль хэдийн дуусчээ. И юу нь одоо нэл ягаан талстаараа энергийн сорох хурдаа чөлөөтэй удирдах чаддаг болсон тул өмнөгшгөө судсаа дэлбэлэх, шахам алдаа гаргахаа болсон байв. Энэ толгойн энерги Лиан Чэньюгийн яснаас хавьгүй илүү юм. Дахиад 10-аад хоног элбэг хүрнэ. Тэр үед их шалгаруулагдж эхлэх байх. И юу нь ингэж бодож суудал гэнт маш холоос ямар нэгэн зүйл нөрөглөх чимээ сонсогдов. 5 дугаар төвшөнд хүрсэн түүний сонсгол маш хурц болсон байлаа. Шиаро өгчээ. Намайг түр хүдэж байгаарай. И юу нь хэдхэн үсрээд өндөр модны оройд гарч дуу гарсан зүг рүү харснаа өөрийн ирэхгүй уулга алдан хүйтэн агаар залриллаа. Төнөр харанхуй шөнөөр гүн уулын хавцал дундуур бамбарын гэрэл яг л урт гарт могоо шиг мушгирэлдэн хөөрнө. И юу нь галын гэрэлд тэрхүү цувааг сайтар ажиглавал аварга том араатнуудыг хөлөглөж гартаа бамбар барьсан хүмүүс уулын замаар урагшилж байлаа. Энэ чинь алтан луу армийн хөлгөлдөг араатнууд байна. Тэдний зэргүүд. И юу нь нүдгүүдийг нь харвал дор хаяж 70-80 аварга араатан байв. Ийм цувааны байлдааны хүч чадал хэр их байх нь ойлгомжтой. Цувааны хамгийн урд яваа аварга араатан бусдаасаа хавьгүй сүрлэг бөгөөд нуруун дээр нь алтан луугийн дүрс хатгсан шар туг намирна. Энэ бол алтан луу армийн туг мөн байлаа. Эцэст нь нэг ирлээдээ. Энэ цуваа их зэлүүд нутагт тая шин гүрний их шалгаруулалтыг зохион байгуулахаар ирж байгаа байх. Цаг хугацааны хувьд ч яг таарч байна. Их зэлүүд нутаг дэндүү уудам, жижиг овгууд маш олон тул армийнх нь овг бүрээр нэг бүрчлэн явж шалгах боломжгүй. Тиймээс хамгийн том овг дээр төвлөрч нэгдсэн шалгаруулалт хийх нь гарцаагүй. Тэрхүү гол цэг нь хэдэн мянган бээрийн доторх хамгийн том хүчирхэг хүчин болох та овг байлаа. Та овг 100 мянга гарын өрхтэй бөгөөд энэ нь бараг сая орчим хүн амтай гэсэн үг юм. Зэлүүд нутагт өрхийн тоог гаргахдаа зөвхөн эрүүл саруул хүч чадалтай эр хүнийг л нэг өрх гэж тооцдог. Учир нь тэд л овгийн гол ажиллах хүч, байлдааны нөөц болдог тул хөгшөд хүүхэд эмэгтэйчүүдийг тоонд оруулдаггүй байв. Үүлэн зэлүүд нутаг та овг. Та овг энэ нутагт 1000 гаруй жил оршин тогтнож өөрсдийн гэсэн тулааны өв уламжлалыг бий болгосон хүчирхэг овг. Лиан овг шиг жижиг тосгонд ямар ч хамгаалалт байдаггүй бол та овг 10 хэдэн метр өндөр тэврээд ч хүрэхээргүй бүдүү модон хэрмээр хүрээлэгдсэн байдаг. Тэдний оршин тогтнож буй гол шалтгаан нь овгийн ариун дагшин уул болох та уул юм. Араатнууд энэ ууланд ойртохоос эмээдэг тул тосгон руу дайрах нь ховор. Түүгээрч зогсохгүй тус овогт нэл ягаан цуст дайчид тэр байтугай энэ төвшний орилд хүрсэн хүчирхэг эрчүүд олон бий. Дээрээс нь овгийн өвөг дээдсээс уламжлан ирсэн шидэт олдууруудаар хамгаалалтын чадна, шидэт хамгаалалтын систем үүсгүүл ямар ч хүчирхэг араатныг няцаах чадaltaй. Гэвч хичнээн том овг байлаач тайшин гүрэн гэгч авраг мангасын дэргэд уулын бэлдэх чулуу авраг модны ёроолдох тоос мэтэл өчүүхэн зүйлүүлээ. Үд дунд артан луу арим яг товлсон цагтаа хүлцэн ирлээ. Цувааг улаан хуягт эр тэргүүлэн явах бөгөөд тэр бол армийн улаан нөмрөгт удирдагч буюу Мянгатын ноён Жан Тан байв. Жан Мянгат та морилон ирснээр манай Тао овогт наргийг шиг толлоо. Овгийн ахлагч өөрөө өгтөн очиж маш хүндэтгэлтэйгээр мэндчиллээ. Эдгээр залуус бол манай овгийн шилдэг залуу дайчид. Ийшээгээ Жан Мянгаттай мэндэрцгээ. Овгийн ахлагчийн ард 13-аас 20 хэдэн насны 100 гаруй залуу дайчид зогсож байв. Тэд бүгд энэ удаагийн их шалгаруулалтанд оролцох шилдэгүүд бөгөөд овгийн ахлагч Жан Таны нүдэнд хэдэн сайн хүүхэд өртүүлж онцгой анхаарал татуулахыг хүсжээ. Гэвч харамсалтай нь Жан Тан тэднийг огтхонч сонирхсангүй. Үнэн дээр гүрний төвөөс ирсэн армийн ноёд зэлүүд нутгийн дайчдыг хизээж тоож үздэггүй байв. Энэ нь зориуд дээрлэхэж байгаа хэрэг биш. Ердөө л зэлүүд нутгийн дайчдын чадвар тэдний шаардлагад нийцдэггүйтэй холбоотой. Жан Таны хувьд энэ удаагийн гол зорилго нь шалгаруулалт бус. Харин тэнгэрт үзэгдсэн нууцлаг нэл ягаан үйлсийн учрыг олох явдал байлаа. Жан Тан залуус руу нэг хүүтэн хялам хийснээ тушаав. Бид албан үүргээр явж байгаа тул сүрж үйнэх хэрэггүй. Хот руу орцгоё. Маш их хүлээлттэйгээр довдлон зогсож байсан залуу дайчид тоосонд ч дарагдсангүй. Тэдний дотор дургүйцэл буцлав. Энэ Жан Мянгат биднийг хүн гэж ч харсангүй. Дэндүү басамжилж байна. Бид хэдий зэлүүд нутгийгч гэлээ хар багаасаа л араатантай тулалдаж, цосонд хотолдож өссөн хүмүүс. Бидний тулааны туршлагыг тэр хүлэмжийн цэцгүүд шиг армийнхантай яаж зүүрлэх юм бэ?
Шалгаруулалт эхлэхээр бид тэдэнд ямар том алдаа гаргасныг л харуулна. Бид яах вэ гэхэд манай овгийн тэргүүн залуу эзэнтэн хүүя удахгүй бүх судсан нээгдэж луу мэт лухших төгс төвшөнд хүрэх гэж байгаа. Энэ шалгаруулалтанд тэрл жинхэнэ гялалзах болно. Залуус өөр хоорондоо ингэж шивнэлдэн хорсолоо тайлна. Та овгийн тэргүүн сууд хүү яагийн нэр энэ нутагт алдартай байлаа. Учир нь зэлүүд нутагт бие бэхжихтэй төгс болгоно гэдэг маш ховор үзэгдэл юм. Энэ хооронд Жан Тан цэргүүдэд дагуулн буудалтай очлоо. Тэрээр хэсэг амарч аваад энгийн ховцос сольж өмсөн. Үдшийн бүрийгээр хүнд ч анзаарагдалгүй ганцаараа сэмхэн гарч одлоо. Нэгэн тохижиг гоёмсог хашаан дотор тансаг хувцастай өвгөн, цагаан хувцастай охин хоёр шатар тохирцов. Багш, таны ээлж. Цагаан хувцастай охин инээмсэглэн хэллээ. Энэ охин боз өмнө нь юунтэй таарч байсан Лин Шинтун. Харин түүний өөдөөс харан хөмсгөө зангидан суух хүн бол мэдээж Сүү өвгөн байв. За байз. Сүү өвгөн бүдүүн хуруугаараа шатрын хүүг чимхэн барьж хааш нь нүүхэ шийдэж ядна. Тэр дозоо 8 удаа элдв шалтак тоочин нүүдлээ буцаасан ч Лин Шинтүнд гарцаагүй шахагдаж өгсөн хүүг нь аврах ямар ч боломжгүй болжээ. Шинтун, чиний шатар товлох ур чадвар сүүлийн үед их сайжирчээ. Миний залуугийн эд үетэй дөхөж байна шүү. За одоо багш нь жинхнээсээ тоглоно гэж Сүү өвгөн ичихч үгүй хэлэхэд Лин Шинтүн дотроо инээмсэрлэж багшигаа хурдан нүүхийг шавдуулна. Лин Шинтүн хизээч ингэж солбгор тоглоом шоглоом хийдэггүй ч гагцхүү Сүү өвгөний дэрвэдэл өсвөр насны охин шиг зан гаргадаг байв. Учир нь Сүү өвгөн түүний хувьд багш нь төдийгүй яг л өвөө шиг нь дотно хүн билээ. Гэтэл хаалганы гаднаас Мянгатын ноён Жан Тан би бэр хоо ноёны тушаалаар Сүү их мастерт загтал хүргэж ирлээ гэх дуугар. Зочин ирлээ. Сүү өвгөн аврагдсан мэт баярлаж. Тоглохоо боллоо. Зочин ирчихлээ. Шинтүн чи явж цай найруул гэд бүдүүн гараараа шатрын хөлөв дээр хүүнүүдийг самарч орхив. Лин Шинтүн дуугах чадсангүй. Харин инээмсэрлээд хэлв. Багш, би цайгаа аль хэдийн найруулчихсан шүү дээ. Та шатар тоглох гээд уугаагүй л байгаа үстэй. Сүү өвгөн ширээн дээрх цайныг үсрүү хараад онгор нүдээ цавчиж юу хэлэхээ мэдэхгүй болов. Азар энэ үед артан зуу армийн Мянгатын ноён Жан Тан хашаанд орж ирээд Сүү өвгөнд хүндэтгэлтэйгээр мэхийлээ. Би бэр хоо ноёны загтлыг авчирлаа. Сүү мастер, та болгоон. Жан Тан улаан дацаар лацдсан. Дээрээ шидэт тарны тамхтай загтыг шатрын ширээн дээр хүндэтгэлтэйгээр тавь. Сүү өвгөн та авахт ирсэн гол шалтгаан нь энэ загтлыг хүлээж байсан юм. Тэр загтлыг авч маш нухацтай царай гарганга. Жан Танга их ядарв цай уу гэж хайхрамжгүй хэлв. Жан Тан ширээн дээрх цайны аяг руу нэг хэдэм хилээ зогтсов. Тэр маш хянамгай хүн тул энэ цайг Лин Шинтүн өөрийн гараар найруулсан гэдгийг шууд ойлголоо. Лин Шинтүн бол том гэр бүлүүдийн суут залуусын шүтэн. Магадгүй ирээдүйд тай шин гүрний аль нэг хунтайжин эхнэр цаашлаад хатан хаанч болох магадлалтай хүн. Мянгатын ноён байж ирээдүйн хатан хааны найруулсан цайг ууна гэдэг үхлээ ирж байгаагаас өөрцгүй хэрэг. Хэдийгээр магадлал багч гэлээ. Түүний албан тушаалд ажиллаж буй хүм бүх зүйлийг нарийн тооцоолох ёстой. Сүү мастерт гүнээ талархъя. Гэвч би буцаж очин элтгэх хуудас өгөх ёстой тул цай ууж амжихгүй гэж Жан Тан маш ээлдэг бөгөөд хүндэтгэлтэйгээр татгалзав. Сүү өвгөн ч үүнийг нэг их тоосонгүй. За тэгвэл яв да гэлээ. Жан Таныг явсны дараа Сүү өвгөн улаан дацыг задлан гараараа хэд хэдэн дохио зангаа хийж лацсан шившилгийг тайлав. Загтал дотроос бичигтэй цаас бус харин нэг нь шийдэт зураг гарч ирлээ. Сүү өвгнийг зургийг дэлгэхдээ зэрэгцэн зураг дээрээс эртний нэгэн араатны дүрс тодрон гарч агаарт хөрөөд утаа мэт замхран алга болов. Үүнийг харсан Сүү өвгний нүд яг л насан туршдаа хайсан эрдэнсээ олсон харамч хүн шиг гялалзсан. Энэ үүлэн зэлүүд нутагт үнэхээр гайхалтай эрдэн нуугдж байгаа бололтой. Вэн юун хоо хүртэл ганцаараа барж идэхгүй болоход надаас тусламж гуйж байна шүү дээ. Энэ удаад шийдэт луужин бариад ирсэн минь талаар болсонгүй. Багшаа, энэ зураг ямар учиртай юм бэ? Гэж Лин Шинтүн агаарт замхарсан араатны дүрсийг бодлогшрэнгүй харангаа асуув. Энэ бол эртний үеэс уламжлан ирсэн зүйл. Энэ удаагийн нэл ягаан үйлстэй холбоотой эсхийг би сайн мэдэхгүй ч ямар ч байсан маш хүчрэхэгэд. Шинтүн минь санаа зовлтгүй. Багш нь энэ хорвоогийн хязгаарт хүссэн ч хамаагүй чиний тасарсан судсыг зазгах аргыг олох болно.
Лиан Чинью төгшин ахих оролдлогоороо бүтлгүүцснээс хойш Лиан авахт өмнөх шиг хэдэн зуун хүн ууланд гарч өвс түүх, 10 хэдэн хүн хөлсөө дустуулан яс чанах нүсэр дүр зураг дахин үзэгдсэнгүй. Учир нь Лиан Чинюгийн гэмтсэн тухай нууцыг дээдсийн хүрээнд чандлан нууцалж, харин тосгооных нь түүнийг нэл ягаан цусны төвшөнд бүрэн хүрч маш хүчинхэг болсон гэж бат итгэж байлаа. Одоо тэд зөвхөн их шалгаруулахт эхэлж, Лиан Чинью гүрний дайчин болоод тосгоныг бүхэлдэн жаргаах тэр өдрийг л хүлээж байв. Тэнгэрээс цас хаялж, үйлс доошлсон тэр нэгэн өдөр Лиан овгийн дээгүүр аврах том бүргэд эргэлдэн ирлээ. Далавчны дэлгэцэн 10 хэдэн метр хүрэх тэр бүргэд нисэхдээ хүчтэй салхи тэгдэж, орж буй цасыг бужигнуулна. Тэр юу вэ? Догшин араатан уу? Эсвэл сүргийн араатан уу? Ядуу тосгоныхон урд өмнө ийм том шоу харж байсангүй. Аюудгүй бүсэд араатан орж ирнэ гэдэг овгийн хувьд сүрэл, мөхөл гэсэн үг байлаа. Хүмүүс сандралдан гүйлдэм. Гэтэл тэр авраг, бүргэл дээрээс нэгэн шатаж буй зүйл шидэгдэж агаарт дэлбэрэв. Бум! Асар том гэрлэн үсгүүд тэнгэрт тодрон гарлаа. Үсэг бүр нь хагас га талбайтай тэнцхүүц том тол, тосгоны өнцөг болон бүрээс маш тод харагдаж байв. Уран өдрийн дараа үд дунд Алтан луу армийн элч Лиан овогт очиж 10 дайчныг авч та овогт болох их шалгаруулалтанд оролцуулна. Тэнцэн нь тайшин гүрний дайчин Алтан луу армийн гишүүн болно. 10 мандат 28 насны хязгаартай. Урдчилсан шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсээс сонгох бөгөөд хэнийг явуулахыг овог өөрөө шийднэ. Энэ бичгийг харсан хүмүүс хэсэгтэл хэлгүй мэд гацаж орхив. Дараа нь их шалгаруулалт. Эцэст нь нэг эхэллээ шүү дээ. Хэчнээн олон хоног хүдээж, хэчнээн их төдөөс төлж байж, хүдээс нь тэр мөчн сая нэг ирлээ. Лиан овгийн өргөөний гадаа Яа Юан нүүдэ онийлган тэнгэр дэх асар том гэрлэн үсгүүдийг ширтэнэ. Энэ бол Алтан луу армийн тусгайлан тэжээдэг салхин бүргэд болохыг тэр саналаа. Энэ бүргдүүдийг багаас нь догшин араатны махаар тэжээдэг тул маш ухаантай, бас их зэлүүд нутагт чөлөөтэй нисхүүц хурдам шалмгай байдаг. Алтан луу армийнхан өмнө нь газрын зураг гаргахдаа жижиг авг бүрийн байршлыг тогтоосон тул одоо эдгээр бүргдүүдийг илгээн шалгаруулалтын мэдээг ийхүү түгээж байгаа нь энэ. Тэнгэр тодорсон үсгүүд бүтэн 1 цаг шахан байсны эцэст аажмаар замхар нь алга болов. Арын ууланд Июн том чулуун налан аманда өвс зууж тэнгэр дэх бичгийг харж суув. 10 хүний ирэх. Авг дотроос өөрсдөө сонгоно гинэ. Июн энэ үгийн утгыг тунгаан бодлоо. Алтан луу арим шалгаруулалтыг та авахт нэгдсэн байдлаар зохион байгуулах нь тодорхой боллоо. Харин Лиан авах шиг жижиг тосгонд шалгаруулалтанд оролцох 10 хүний ирэх өгч хэнийг явуулахаа өөрсдөө шийдэхийг даалгажээ. Өөрсдөө сонгоно гинүү. Июн хүйтнэр инээмсэглэв. Тэр 10 эрхийг Лиан Чинью өөртөө болон бэлтгэлийн ангийн дагагч нартаа хувааж өгөх нь тодорхой. Харин Июн тосгоныхон хувьд хэдийнэ үхсэн хүн тул яаж ч бодсон түүнийг сонгохгүй. Июн аманда зуусан өвсөө нэлмаад нүдэнд нь шийдэмгий оч гэлсхийв. Уран өдрийн дараа үд дунд би тэр эрхийг өөрөө очиж авах болно. Энэ үед Лиан овгийн өргөөнд цас хаялж байлаа. Лиан Чинью зөөлөн араатны арьсан дээр хэвтэж, дэрэгдээ гал төлөвлөн тэнгэр дэх бичгийг харан хэвтэн. Нэл ягаан цусны төвшөнд хүрэх оролдлого нь бүтлгүүцснээс хойш тэрээр хэдэн өдөр оромдоо оржээ. Түүний царай цонхиж, цус багадсан, явил өвчтэй бичээч шиг харагдана. Тэр хаашаач явсан өргүүлж, үргэлж шивгчэнгүүдээр үйлчлүүлдэг болсон байр. Түүний эргэн тойронд 16, долоотой 4 шивгчин охин зогсно. Тэдний гар дээр хатаасан мах, зэрлэг жимс, мөн хазуун цогтой сав байлаа. Гадаа маш хүйтэн байсан ч охид цасан дунд 2 цаг гаруй зогсжээ. Тэд газаас хол байсан тул дулаацж чадахгүй. Гар хөл нь хөлдөх шахам улайж, даавуун гутлан цасанд нэвтэрч, мөсөн зоор шиг л болсон байв. Гэвч тэд өчүүхэн ч хөдөлж, эсвэл чихээ үрж зүрхэлсэнгүй. Барууд нь чилж унах шахсан ч тавхтай зүйлсээ чанга барьсаар л байлаа. Учир нь тэд ганц л хөдлөл ямар аимшигт шийтгэд хүлээж байгааг сайн мэдэж байв. Сүүлийн өдрүүдэд Лиан Чинью яг л галзуу араатан шиг болжээ. 3 өдрийн өмнө нэгэн шивгчин охин шүд аягалж байхдаа санамсаргүй арьсан хүнжил дээр нь дусаачихсан юм. Үүнийхэн төлөө Лиан Чинью түүний гар хөлийг нь хугалуулж, сарвчинд 2 өдөр 2 шөнө ус хоолгүй дүүжлүүлжээ. Тэр охин одоо бараг үхэж байгаа. Гэвч хинч түүнийг эргэж, эсвэл балга ус өгч зөрхөлсөнгүй. Лиан Чинью урд нь зарцнараа зоддог байсан ч аминд нь хүрдэггүй байр.
Харин одоо тэр инээж байгаад л гинт худаг гаргаж ирээд нүдийг нь сохолж, хөлийг нь огторж мэдэх аимшигт мангас болж хувирсан байлаа. Чэнью 3 өдрийн дараа шад хоруудовт эхлэх нэ. Хашаанд хөх хувцастай 30 гаруй насны эрэгтэй орж ирлээ. Энэ бол бэлтгэлийн ангийн ерөнхий дасгалжуулагч Я Юан байв. Ян авахт түүнийг Чэнью гэж дуудах эрэгтэй хүн хуруу дарамтсан. Харлаа. Ян Чэнью сулбуур дуугаар хариулв. Тэрээр амьдрал нь ингэж сүрнэ гэж зүүдлэж үгүй өгсөн юм. Хамаг байдгаа шавхаж авсан ясан өрх нь хуурамч байж 17 жилийн мөрөөдөл нь үгүй болоход түүний цээжинд хорсол үлджээ. Найдвар хичнээн их байна. Урам хугарт төдий чинээ аимшигтай байдаг. Тэр тахилын ширээн дээр цусаар бөөлжсөн нь үүний л баталгаа юм. Чэнью чи хэд их ууралснаас болоод зүрхний судсаа гинтээсэн. Ийм үед хүч хэрэглэж энерги ажилуулж болохгүй. Бас уурлаж уцаарлуул насан туршдаа эдгэрхгүй гэмтэл авч мэднэ шүү гэж Я Юан шивгчд рүү нэг хялмхийнгээ хэллээ. Ойлголоо Я багшаа. Миний бие шалгаруулалт эхлэхэд бүрэн тэнхрэх болов. Одоо ч нэрээ дээрдсэн байна. Дахиад 4-5 хоноход гайгүй болчихно. Алтан луу армийнхан та нарыг Тао авг руу авч яваад байрлуулж бэлдэх гэсээр байтал 1-2 хоног өнгөрнө. Тэр үед чи бүрэн тэнхэрсэн байх болно. Тэгвэл сайн байна. Лиан Чэньюгийн хоолой тайван сонсогдохч нүдэнд нь аимшигт хорсол үзэн ядалт гэрэлтэж байлаа. Тэр эргэн тойрныхныгоо хорвоо ертөнцийг тэр чигт нь үзэн ядаж байв. Яагаад миний амьдрал ийм зовлонтой байх ёстой гэж? Яагаад эцсийн мөчөд Тэнгэр надаас бүхнийг минь булааж байгаа юм бэ? Хэрэв Тэнгэр бурхан гэж байдаг бол би чамайг үнс бортлоо шатаасаа гэж харааж байна. Я Юан түүний байдлыг хараад хэлэх үг олдсонгүй. Чэнью чи урам хугарах хэрэггүй. Хэдий нийл ягаан цуснд хүрч чадаагүйч шалгаруулалт нь тэнцэх магадлал маш өндөр хэвээрээ байгаа. Шалгаруулалт одоогийн төвшнийг бас ирээдүйн нөөц бололцоог илүү харддаг юм гэж тэр тайтар болов. Ойлголоо. Я багшаа. Та бэлтгэлийн ангаас 9 хүн сонгочих. Тэд надтай хамт Тао авг руу явна. Түүний урам зориг мохсон байлаа. Уг нь тэрээр шалгаруулалтанд тэнцээ зогсохгүй гялалзаж алтан луу армийн дарга нарын нүдэнд өртөн гүрний хүндэт дайчин эсвэл мянгатын ноён болохыг мөрөөдөж байсан юм. Харин одоо тэнцэх эсхинч эргэлзээтэй болж мөрөөдөл нь алсармаджээ. Үлдсэн 9 хүний эрхийг хэрхэн хуваарлах вэ? Хариулт нь маш энгийн бөгөөд шууд. Тулааны тэмцээн. Олон жилийн турш Лиан авгийн иргэдийн амьдрал өглөө босоод хоол хайх, орой унтахдаа хоол бодох гэсэн хэв маягтай байсан тул оюун санааны хувьд маш ядуу тарчиг байв. Тиймээс энэ тулааны тэмцээн 100 жилд нэг дохиох асар том баяр наадам болжээ. Ямар ч тосгоны иргэн үүнийг алгасхыг хүссэнгүй. Тэмцээн эхлэх өдөр хөлөө чирдэг хөгшчүүлээс эхлээд хөхнөөс гараагүй хүүхэд хүртэл бүгд цугларлаа. Уйтгартай харгас амьдрал донд ийм сонирхолтой зүйл үзнэ гэдэг ялангуяа хүүхдүүдийн хувьд хэсэг махар шагнуулснаас ч илүү баяр баясгалантай байв. Тэмцээн үд донд овгийн ахлагчийн өргөөний өмнөх талбайд эхлэх ёстой байсан ч хүмүүс үүр цайхаас өмнө сайн байрлал эзлэхээр эрцгээжээ. Хүүхдүүд аавынхаа мөрөн дээр сууж хүзүүгээ сунган тайз руу ширтэнэ. Юунтэй чацуу шахам том хүүхдүүд хүртэл ичхээ мартан эцгийнхээ мөрөн дээр сууцгаана. Тэдний нүдэнд гал дүрлзэж өөрсдөө тайзан дээр гарч тололдох юмсан гэхээс тэсч ядан байв. Тэдэнд бэлтгэлийн ангийн гишүүн болно гэдэг дэлхийн хамгийн сүрлэг зүйл мэт санагдана. Хүн нэмэгцээр эргэн тойрны хазгай модод байшингийн дээвэр хүртэл хүнээр дүүрчээ. Энэ ертөнцийн хүмүүсийн хараа маш хурц тул холоос ч байсан тайзан дээр хүл явдлыг тод харж чаддаг. Үд дунд болоход бэлтгэлийн ангийнхан гарч ирлээ. Өнөөдөр тэд бүгд жигд хувцастай байв. Жигд хувцас гэдэг нь ердөөл өмсөж гамсан арай цэвэрхэн хөхөнгийн даавн цамц байсан ч тосхоныхон нүдэнд тэр нь асар сүрлэг харагдаж байлаа. Бэлтгэлийн ангийнхан бар мэт атгалж цээжээ дэлгэн гарч ирв. Цайлалзах олныг хараад тэдний амьдралын утга учир өнөөдөр л нэг биеийнхээ олж олон жилийн хөлс хүч нь энэ өдрийн төлөөл байсан мэт омгшин. Сайхан байна шүү. Өнөөдөр л нэт дайх уулна да гэж 20 гаруй насны намхан эр бахархалтайгаар бодно. Хажууд нь зогсох өөр нэг эр тосгоны хүүхнүүд рүү шүлсээ гоожуулан харж дотроо төсөөлнө. Өнөөдөр би жинхэнэ хүчээ харуулна. Тэгвэл эдгээр хүүхнүүд над руу өөрсдөө гүгээд л ирнэ. Хуруугаад хотл хангалттай. Энэ ядуу тосгонд эрчүүдийн амьдралын ганц баяр баясгал нь идэх хоол, эмэгтэй хүн хоёр л байв. Хятадын эртний хоол болон тачаал бол хүний уг чанар гэдэг үг энд л жинхэнэ утгаараа хэрэгжиж байлаа.
Энэ өдрийг тэмдэглэхийн тулд бэлтгэлийн ангийнхан тосгоны сүүлчийн 2 анч нохойг алж, тэмцээний дараа махаар нь дайлж, арх ууж найрлахаар зэгчээ. Удаан хүлээсэн их шалгаруулалт эхлэх гэж байхад анч нохоогоор яах вүлээ дээ? Хараач, Лиан залуу эзэнтэн байна. Олны дундаас хэн нэгэн хаширхад хүмүүс шуугилдэж, овгийн өргөөнөөс 2 бадрум, эр зөөлм, сүлжмэл сандал өргөн гарч ирлээ. Сандал дээр араатны зузаан арьсан, хүнжил нөмөрсөн Лиан Чэнью нүдэ анин унтаж байгаа мэт хэвтэн. Түүний ард 4 шивгчин охин, халуун цогтой, сав, жимсний тавг барин бүхэлдсөөр дагаж явна. Залуу эзэнтэн, Лиан эзэнтэн, тосгоных нь маш ихээр давидлан хашгиралдана. Нэл ягаан цусны төвшөнд хүрсэн гих цуурхлаас хойш түүний нэр хүнд төсөөлшгүй өндөрт хүрчээ. Хүмүүс түүнийг тосгоноо аварч хот руу дагуулж явна гэдэгт бат итгэж, тэр тэдний цорын ганц итгэл найдвар амьд бурхан болсон байр. Тэдний энэ мухар сүсхийн ачаар Лиан Чэнью тосгоны химжээлшгүй эрхт хаан болжээ. Тэр хэнийг ч шалтгаангүйгээр алах, ямар ч охиныг өөртөө оруулах хэрэгтэй бөгөөд тосгоныхон үүнийг нь юу ч асуулгүйгээр биелүүлэхэд бэлэн байв. Сүүлийн өдрүүдэд тэр огтхон ч үзэгдээгүй тул өнөөдөр гарч ирсэн нь хүмүүсийг ийхүү улангасахад хүргэв. Язангуяа 17-8-тай охид баярлсандаа хацар нь улайж нүд нь гялалзна. Зэлүүд нутгийн охид хүчирхэг эрчүүдийг бишрэх нь гарцаагүй ч Жао Тэжүү шиг бүдүүн хадун хар царайтай эрийг сайхан залуу гэхгүй нь давтай. Харин Лиан Чэнью шиг хүчирхэг бас царайдаг залуу бол тэдний хувьд хамгийн төгс мөрөөдлийн ханхүү байлаа. Эхэл Лиан Чэнью нүдэж нээлгүй залхсан байдагтай сулхан хэлв. Энэ бэлтгэлийн ангийнхан түүний нүдэнд зүгээр л хог шар шиг санагдана. Тэд 100 жил бэлтгэл хийгээд ч алтан луу армийн босхоор давж чадахгүй. Гэтэл түүний энэ бардам тоомжиргүй байдал нь тосгоныхонд улам л сүрлэг харагдаж, охидын зүрхийг бүр чихээр эзэмдлээ. Тэдний хувьд амьдралынх нь хамгийн чухал үйл явдал байтал залуу эзэнт нь тоож харахгүй байна шүү дээ. Энэ л жинхэнэ дээдсийн зэндаа байх та. Тэмцээн эхэллээ. Жао Тэжүү хоолой мэдэн зарлалаа. Тэр Лиан Чэньютэй ойртож шадралах болсноор бэлтгэлийн ангийн албан бус ахлагч болсон байв. Тэрбээр Лиан Чэньюгийн тоож аваагүй хид хідэн имийг нууцаар авч ууснаар сүүгийн үед хүч чадал нь ихээхэн нэмэгдсэн байлаа. Нөөц хомс энэ тосгонд хэн их им уун тэр хүн л хордон хөгждөг. Хүн амтан хардах вэ гэхээс тэр эмээ нууцаар уусан бөгөөд хинч түүнийг ийм хүчтэй болсныг мэдээгүй байлаа. Тиймээс Жао Тэжүү энэ тэмцээнийг хүчээ гайхуулах хамгийн сайхан боломж гэж харж байв. Удаан хугацаанд нуугдсан хүчээ одоо л нэг гаргах цаг боллоо доо. Түүний амбиц өдрөөс өдөр томорсоор тэрээр Лиан Чэньюгийн хамгийн үнэнч, хамгийн чухал дагагч нь болно гэж хатуу шийджээ. Их зэлүүд нутгийн тэмцээнд олон дүрм журам гэж байдаггүй. Энгийн бүдүүлэг бөгөөд шулуухан. Нэг хүн тайзыг хамгаалж, бусад нь түүн рүү дайрна. Хэн чадалтай нь дээшээ гарна. Хамгийн сүүлд хэнч тайз руу гарахыг зүрхлэхгүй болж, тайзаа хамгаалж үлдсэн хүн ялагч болж, ялалтын бэлэгдэл болсон модон пайзыг авч эрхээ баталгаажуулна. Энэ дүрм ихээхэн будлаантай сонсогдож байлаа. Жишээ нь 2 шилдэг тулаанч хоорондоо тааруул яах вэ? Эсвэл хүмүүс ээлжлэн дайрсаар хамгаалагчийн тамирыг нь барж ядаргаанд оруулах давуу талтай биш гэж үү? Гэвч бэлтгэлийн ангийнхан тиймэрхүү нарийн зүйлсийг бодохыг ч хүссэнгүй. Энгийн бөгөөд бүдүүлэг байх нь тэдний хэв маяг. Учир нь Яа Юанч, Лиан Чэньюч энэ утгагүй тэмцээнд анхаарал хандуулахыг хүссэнгүй тул дүрмээ өөрсдөө зохиогээд Жао Тэжүүд даатгачихсан юм. Жао Тэжүү шиг муухар амтан яаж шудраг дүрм зохиож чадах вүлээ? Дүрм нь хэд нарийн байвал тосгоны мунхаг хүмүүс ч ойлгохгүй шүү дээ. Тэмцээн эхлэхдээ зэрэгцэн Жао Тэжүү хамгийн түрүүнд тайзан дээр үсрэн гарлаа. Тэр бол төвчээргүй нэгэн. Олон өдөр нуусан хүчээ гайхуулах боломжийг тэр тисч ядан хүлээж байв. 10 метр өргөн тайзны яг гол зогсоод Жао Тэжүү булчингаа чангалан зогсож "Наашир, хэн надтай хүчээ үзэх вэ?" гэж бардам хаширв. Жао Тэжүүг дуудахад үдэгчид шуугилдаж эхэллээ. Тэмцээний салхийг шууд л шилдэгүүд нь хагалах нэ. Жао Тэжүү үргэлж сүржигнэж явдаг тул тосгоных нь түүнийг бэлтгэлийн ангийн шилдэг аравт багтдаг гэдгийг сайн мэддэг байв. Жао аха, би тантай нэг үзэлцээд хий. Нэгэн бадрүүнэр тайзан дээр үсрэн гарлаа. Энэ бол сүм авогт бөгөөд бэлтгэлийн ангид дундаж л хүчтэй нэгэн. Тэр Жао Тэжүүгийн өрсөлдөгч биш ч гэлээ
түүнтэй хаяа ан хийж олзоо хувааж архиддаг найзууд байлаа. Тэр Жао Тэжүүд хүчээ гайхуулах боломж олгож жүжиглэхээр гарч ирсэн нь энэ. Бэлтгэлийн ангийнхан удаан хамт байсан болохоор хэн нь ямар хүчтэйг сайн мэддэг. Сүм овогт хизээж эхний 9 эрхийн нэгийг авч чадахгүйгээ мэдэж байсан тул зүгээр л найздаа тус хүргэхээр шийджээ. Сайн байна сүндүү минь хүрээдэр. Хоёр бадрун эр ёстөрч хийлгүүгээр шууд л бие рүүгээ дайрав. Тосгоныхан харж байгаа болохоор тэд маш их хичээж байв. Бэлтгэлийн ангийнханд хүч чадал байгаач тулааны техник гэж огт байхгүй. Тэдний тулаан яг л хямдхан киноны удаашруулсан дүрс шиг харагдана. Хэдхэн удаа цохилцоод л биенээ тэрвэрч яваад газар өнхөрч эхэллээ. Ямар ч техникгүй хоёр хүн зодтолтоход эцэст нь зааж өгсөн бүх хөдөлгөөнөө мартаад газар тэрвэрлдэн өнхөрч хэн хүчтэй дийлдэхийг харуулж байлаа. Энэ нь яг л орчин үеийн дүрмгүй зодон буюу UFC-ийн тэмцээнд эцэстээ газар хэвтээд биенийхээ гар хөлийг хөшгөхөөр ялалт байгуулдагтай адил байв. Сайн байна. Тайзны доороос хүмүүс хашгирна. Хэдийгээр Жао Тэжүүгийн хөдөлгөөн үзэмжгүйч барилдаан үзэх дуртай тосгоныхонд бол ёстой л нүд хужирлсан үйл явдал байв. Сүм овогтын дараа дахин нэг хүн гарч ирсэн ч Жао Тэжүү түүнийг ч бас амархан унгав. Хоёр тулааны дараа Жао Тэжүүгийн урам сэргэж улам л хүч орж байлаа. Өөр хэн байна гэж Жао Тэжүү арх уусан мэт улаа бутарсан царайтаагаар хашгирв. Хүмүүс эхний эрхийг Жао Тэжүү авах нь тодорхой боллоо гэж шивнэлдэнэ. Жао аха, би тантай нэг наададах гэж бүдүүн баригд хоолойтой нэгэн бадрун эр тайзан дээр гарч ирв. Энэ хүнийг гарч ирэхэд үзэгчд уух хайлан хашгиралдлаа. Жан Дали байна. Тэр 10 тавтай дал 200 жим буюу 100 кг чулуу өргөдөг байсан. Одоо бүрч хүчтэй болсон байх та. Бэлтгэлийн ангийн шилдэгүүдийн нэрийг тосгоноор андахгүй мэднэ. Жан Дали энэ удаагийн 9 эрхийн нэгийг авах өндөр магадлалтай хүн байв. Жао Тэжүү, Жан Дали хоёрын тулаан бол жинхэнэ хүчтнүүдийн мөрвөлдөн байсан тул үзэгчид ёстой буцлах шиг боллоо. Дали, сайн байна. Би чамтай үзэлцэх юмсан гэж их бодсон шүү. Жао Тэжүүгийн нүд гялалзсан. Өнгөрсөн жил тэр Жан Далид арай дийлддэг байсан ч энэ жил түүний хүч асар ихээр нэмэгдсэн тул хүчээ сорж үзхийг тэсч ядан хүлээж байсан юм. Хоёр бадрун эр 3 метрийн зайнаас яг л галзуу бухнууд шиг бие рүүгээ ухсхийлээ. Пүн! Хоёр бие мөрвөлдөд яс мах нэжгэнэх чимээ гарч олон хүний царай айдас тавтан цонх хийв. Энэ тулаан өмнөхөөс хавьгүй ширүүн байлаа. Тэд хоёулаа 700 жим буюу 300-аас 350 кг хүчтэй бөгөөд энэ нь жирийн сайн эрээс 2 дахин илүү хүч юм. Тэжүү аха, сайн байна. Үзэгчдийн дундаас цүүхва авга хоолой мэдэн хашгирч байлаа. Тэр сүүлийн үед Лиан Чиньюгийн ачаар Жао Тэжүүтэй ихэд ойртож, урд шөнө нь бүр ор хүнжлийн ажил хийсэн тул одоо хүртэл сэтгэл нь хөөрсөн байв. Хүмүүсийн уухай, язангуяа цүүхва авгаан дэмжлэг Жао Тэжүүд яг л сэргэх эм уусан мэд хүч өгч, тэрээр галзуу мэд дайрч эхлэв. Жан Далич мөчөөгөө өгсөнгүй. Тэд газар унаж хэсэг хугацаанд ноцовцсны эцэст Жао Тэжүү Жан Далиг арай ядан дарж авлаа. Түүний ялсан гол шалтгаан нь нууцаар эм ууснаас үүдэлтэй биеийн тэсвэр төвчээр байв. Тэр төвчээрээр л энэ ялалтыг байгуулсан юм. Тархинд нь цус хуралдсан Жан Дали аахалсаар "Чи арай амьсгал уртсах төвшөнд хүчигсэн юм биш үсттэй" гэж асуулаа. "Арайч хүрээгүй" гэж Жао Тэжүү бардамнан инэв. Үнэн дээр бэлтгэлийн ангийнхан дөнгөж бие бэхжих төвшөнд л байгаа бөгөөд амьсгал уртсах төвшин гэдэг тэдний хувьд тэнгэрийн од мэт хол зүйл байлаа. Жао Тэжүү зөвхөн тэсвэр төвчээр нь л сайжилсан хэрэг. Хэрв тэр энэ ядуу тосгондоо л байвал насан туршдаач дараагийн төвшөнд хүрч чадахгүй үз. Тайзны доорх хүмүүс Лиан Чиньюгийн ухуузгын ачаар төвшнүүдийн нэрийг сайн мэддэг болсон байв. Тосгоныхон нийл ягаан цусны төвшнийг яг л тэнгэрийн бурхан шиг төсөөлдөг. Хэрв Жао Тэжүү галзуу бох юм бол Лиан Чинью аимшигт сүрлийн араатан гэсэн үг. Тэр хоёрын хооронд газар тэнгэр шиг ялгаа бий. Лиан Чиньюгийн хүчийг бишрэх тусам тосгоныхон түүнийг шүтэж, түүний залц болох нь хүртэл нэр төрийн хэрэг гэж бодож байлаа. Өлсгөлм үхлийн ирмэгт байгаа хүмүүсийн хувьд эрх чөлөө гэдэг зүгээр л инээдтэй мөрөөдөл бөгөөд харин сайн эзэн дагаж гэдэс цатгалан явах нь хамгийн чухал зүйл юм. Жао Тэжүү бардам инээн.
Тэрээр их шалгаруулалтанд тэнцэхгүйгээ мэдэж байсан ч энэ өдөр өөрийнх нь хүчийг тосгоноороо гайхуулж чадсан нь түүний хувьд амьдралынх нь хамгийн дээд оргил, хамгийн аз жаргалтай мөч байлаа. Өөр хэн байна? Гараад ир. Надтай хүчээсээр. Жао Тэжүү одоо жинхэнэ омогшиж байлаа. Донзи, чи гарч ирээд ахтайгаа ганц наадах уу? Тайз руу хинч гарахгүй байхыг хараад Жао Тэжүү хүмүүсийг нэр зохиж эхлэв. Жао аха, таач тоглоом хийх юм да. Дүүн яаж таныг барах вүлээ? Сая таныг цохих үед ясны чинь үе хүртэл дуугарч байсан. Эн чинь нөгөө юунч үйл, юунч номаар газуу унгах хүлээд тэр төвшин нь үздэй. Мянгантай цохивч цоорохгүй зүйл бол цусардал юм. Дунзи гих энэ хорь дүнгэж гарч яваа залуу бэлтвэлийн ангид амьд үлдэхийн тулд нөлөө бүхий хүнийг дагаж хэдэн хэлтэрхий мах илүү авах ёстойгоо сайн мэддэг байлаа. Аянган үйл 9 давхар тэнгэрт айсан шувууд номны хөвчнөөр унана гэдэг юм. Жао Тэжүү энэ хэлэхэд хэцүү үгийг цээжлэх гэж нэлээд утсан билээ. Тэрээр энэ төвшөнд хүрэхэд 100,000 бээр дутуу байгаач одоогийн царайг нь харвал аль хэдийн хурчгсан юм шиг л бардан байлаа. Тайзны доороос хинч хариу үйлдэд үзүүлэхгүй байхыг хараад Жао Тэжүү жүжиглэлтэй үүгээр зогсоохон зүйтэй гэж үзв. Тэрээр цээжээ дэлдэн бардам хэлв. Хэрв хэнч гарахгүй бол энэ эрхийг би төвөгшөөлгүйгээр авлаа шүү. Жао Тэжүүгийн анхсан тогтоосон дүрм нь яг ийм байсан. Нэг хүн тайзан дээр гараад хэнч түүнтэй тулалдахыг зүрхлэхгүй болтлоо зогсвол эхний эрхийг авна. Ингэж нэгээс 9 хүртгэх байрыг шалгаруулах юм. Хүмүүст ямар ч эсэргүүцэл байсангүй. Жао Тэжүүгийн хүч чадал хүн бүрийн нүдэн дээр ил байсан тул тэд хүлээн зөвшөөрчээ. Өөр эсэргүүцэх хүн байна уу? Жао Тэжүү ядавтын модон пайзыг авах хөдөлгөөнөө зориуд удаашруулж хүмүүсийг өөрийг нь эсэргүүцхийг уриалж буй мэт дүр эсгэнэ. Яг л дуудлага худалдааны хөтлөгч тоолж эхлэхдээ худалдан авахчдыг үнэ өсгөхийг өдөөдөг шигэд байлаа. Жао Тэжүүгийн хувьд энэ нь ердөөл өөрийгөө дүүйлгэж буй хэрэг байв. Гэтэл энэ үгийг асуух үед хүмүүсийн дундаас нэг нь дуу гарна гэж хинч төсөөлсөнгүй. Шич бас л дарчаагүй амт юм да. Зүгээр л тэр модон пайзаа авчихгүй. Заавал зодуулмар байгаа юм шиг царайлж хүмүүсээс намайг эсэргүүцээд өгөөч гэж гуйгаад байх юм. Хэрв тийм л их хүсээд байгаа бол би чиний хүслийг биелүүлээд чамайг нэг эсэргүүцээд өгье. Хинбэ? Жао Тэжүүгийн хамгийн төгс дүр эсгэлд дуусахын даваан дээр үхлээ хайсан ямар новшин эсэргүүцэж зүрхэлдэг байна. Түүгээрч барахгүй. Түүнийг арчаагүй гэж доромжиллаа шүү дээ. Тийм ээ, Жао Тэжүүгийн сүүлчийн үг зүгээр л сүржигнэл байсан бөгөөд үүгээрээ тэр бүх Лиана үхт бэлтгэлийн ангид би хамгийн шилдэгнэ гэдгээ тунхагдж байсныг хүмүүр мэдэж байсан. Гэхдээ хэн үүнийг нь ил хэлж зүрхлэх вүлээ? Саяны үгийг хэлсэн новшин гараад ир. Хэн гэдэг амтан үхэхээс уйдавэ, харъя л да. Жао Тэжүү Лиана үгийг өөрийн эзэмшил мэтэр бодох болсон. Хэрв Лиан чин юу бар юм бол тэр өөрөө цөөгөр чонн юм. Түүний эзэмшил дээр эзнийх нь нүдэн дээр хэн нэгэн нүрийг нь удалзуулахыг тэр яаж төвчих вүлээ. Гэхдээ нөгөө талаас нь бодоод үзвэл яг энэ мөчид хэн нэгэн гарч ирснээр тэр дахиад алж сармагчин айлгах буюу бусдад сануулга өгч өөрийн нэр хүндийг улам баттгах сайхан боломж байлаа. Өнөөдөр үүмэн тарьсан энэ хүнийг олны нүдэн дээр шууд л арна гэж тэр хатуу шийдэв. Хууль цааз гэж бараг байдаггүй их зэлүүд нутагт хүчтэй нь хүчгүйгээ алах нь юу ч биш. Дээрээс нь энэ бол тулааны тайз тул ямар ч асуудал гарахгүй. Ингэж бодох зуур Жао Тэжүүгийн нүдэнд цус таллаг үйлдэх хүсэл бадарч хоёр нүд нь хутга мэт хүмүүсийн дундуур сүлжиж эхэллээ. Тэр дуугарсан хүнийг олохыг хичээсэн ч тэр хүн нь далайн давалгаанд живсэн мэт олны дундаас цухуулсангүй. 10-аад удаа амьсгалах хугацаа өнгөрсний дараа тайзны ойролцоо хүмүүс хоёр тийшээ шахагдан зай гаргаж өгөв. Хүмүүс зай тавьж өгөхөд л тэд харлаа. Нэгэн өсвөр насны хүү олны дундаас гарч ирээд ямар ч сандралгүй тайван алхсаар тайз руу гарав. Энэ хүүгийн өндөр Жао Тэжүүгийн цээжээр татах бөгөөд бүдүүн майланган ховц өмссөн байлаа. Ховц нь цэвэрхэн угаагдсан ч урагдж сал байсан. Хэд хэдэн том нөхөстэй байв. Түүний бие хаа алхаа гიშгээг хараад хүмүүсийн толгойд асуултын тэмдэг эргэлдэж байлаа. Саяны бардам үгийг энэ хүү хэлсэн гэж үү? Хүмүүс уулан тэр үгийг хэлж зүрхэлсэн хүм өөрийнхөө хүчинд этлэлтэй ямар нэгэн дайчин магадгүй мэлтрэлийн ангийн гишүүн байх гэж бодож байсан юм. Гэтэл зүгээр л нэг хүүхэд байв шүү дээ. Тэр үнэхээр үхмээр байгаа юм байх та.
үүнийг л хүмүүс түрүүн олж хараагүй байж. Тэр намхан болохоор олонний дунд орчхоор харагдахгүй байх нь мэдээж шүү дээ. Чи чинь Жао Тэжүү өмнөө зогсох хүүхдийг хараад байхан балмагдлаа. Юун чи үхээгүй байсан юм уу? Түрүүн юун хүмүүс рүү нурууга харуулan зогсож байсан тул олонх нь анзаараагүй байв. Харин одоо тайзан дээр гарсны дараа л энэ хүү юунээс өөр хинч биш болохыг бүгд танилаа. Юун аха, үнэхээр юун ах байна шүү дээ. Юуны хөрш Ван Авгай болон түүний охин Жоу Шяко хоёр тэмцээн үзэхэр ирсэн байлаа. Шяко юуныг амьд байгааг хараад баярлаж бас гайхсан ч яг одоогийн нөхцөл байдлыг хараад түүний өмнөөс айдас давтав. Тэрбээр Ван Авгайн барзгар гараас чанга атгахад зүрх нь амаараа гарах шахаж байлаа. Юун хүү амьд байжээ. Гэхдээ юун минь чи яах гэж энэ цаг үед тайзан дээр гарч тэр чөтгөрийг уурлуулна вэ? Ван Авгайч бас сандарч юуныг яг юу хийх гээд байгааг огтхон ч ойлгосонгүй. Харин энэ үед тайзан дээр зогсох юун гинт ямар нэг зүйл мэдрэх шиг болж аачмаар эргэж харав. Тэрбээр Лиан Авгийн өргөнд Аратны арьсан сандал дээр хэвтэх өвчтэй мэт харагдах Лиан Чэнью рүү ихцлэн харлаа. Нөгөө хүнийх нь харц яг л сум мэт түүний биед тусч байв. Лиан Чэнью сандал дээр хөдөлгөөнгүй хэвтэгч түүнийг тойрон зогсох дөрвөн шивгчин охин өөрийн ирэхгүй дагжин чичирлээ. Яг энэ мөчөд Лиан Чэнью гинт догшин аратан болж ховрох шиг тэдэнд мэдрэгдэжээ. Энэ чинь хэд дэх удаага билээ? 3 дахь удаага. Лиан Чэнью гартаа барьсан цайны аяга зөөлөн тавиад нүд цавчилгүйгээр юуныг ширтсээр байв. Эхний удаа ууланд өвс түүх үед юун үхээцсэгсэн. 2 дахь удаад өөрөө нууцаар давталсан ч юун мултарч дөнгөсөн. 3 дахь удаад сүүрлийн ясны хүйтэн хор болон цус уусгах чимийн нөлөөгөөр юуны 7 сүгнээс цус гарч улмаар хавцал руу үсэрсэн. Гэтэл тэр амьд л байж байна. Лиан Чэньюгийн нүдний зовх үл ялэр татгуунах бөгөөд түүний юун руу харах харц яг л ангаа харсан хорт могоо мэт дотор жихүүцмээр хорсол болон шунлын оч гэрэлтэж байлаа. Түүнд ямар нэгэн нууц байна. Юунд амийг нь авардаг ямар нэгэн эрдэнэ байгаа гэдэгт Лиан Чэнью бат итгэж байлаа. Тэр юу болохыг нь мэдэхгүй ч энэ нь чухал биш. Учир нь тэр эрдэнэ удахгүй түүнийх болох болно. Юунийг алаад эрднийг нь авсны дараа аажмаар судлахад л юунд хэрэгтэйг нь мэдэж болно шүү дээ. Ингэж бодоод Лиан Чэнью аажаар тайвшрав. Гаднаа тайван харагдахч түүний дотор догдлол, цусд шунал буцалж байлаа. Тэрбээр уруулаа зөөлөн долооход нүдэнд нь цусаар цангасан гэрэлтэлт зурс хийв. Сайн байна. Маш сайн. Тэнгэр бурхан эцэст нь Лиан Чэнью надад нэг удаа ч гэсэн шудраг хандлаа. Бурхан минь, чи надад сайн гарал үүсэл өгөөгүй. Бясалгалын нөөц бололцоо өгөөгүй. Тэр ч байтугай. Нийл ягаан цусны төвшөнд хүрэхийн даваан дээр замыг минь тасарсан. Гэхдээ өнөөдөр чи надад нэгэн хувь тавилан илгээж ийм гайхалтай ам аврах эрднийг миний өмнө авчирлаа. Эрдний үгэнд Тэнгэрээс заяасан хишгийг авахгүй бол эргээд гай барцад дуудана гэдэг. Тэнгэрээс өгсөн зүйлийг би авахгүй бол хожим надад гай болно. Лиан Чэнью, би тийм тэнэг хүн биш. Юун гэх энэ шавартай хутрагдсан бяцхан бол ийм хувь тавилантай байсан гэж хэн санах вүлээ? Үгүй ээ. Энэ бол миний хувь тавилан. Би түүнийг алаад эрднийг навна. Эрдэнэ хэний гарт орно? Хувь тавилан түүнийх л болно. Лиан Чэньюгийн толгойд хормын дотор ийм олон бодол эргэлдэж байх хооронд ямар ч тушаад хүлээлгүйгээр Жао Тэжүү юун руу зэвүүнээр инээмсэрлсээр атгаж байлаа. Саяын тэр үгийг чи хэлсэн юм уу? Жао Тэжүү зэвүүнээр инээмсэглэв. Юунийг тэр өндөр хавцал руу үсэрчгээд яаж амьд үлдсэнийг тэр огтхон ч ойлгохгүй байлаа. Магадгүй юун ямар нэгэн зал хэрвэлж яс чанагчдыг хуурсан байх гэж тэр таамаглав. Уг нь тэр өнөөдөр ямар нэгэн чадaltaй дайчин гарч ирж өөрийг нь үдэхийг хүлээж байсан юм. Тэгвэл тэр хүнийг олны нүдэн дээр бяц дарж өөрийн сүр хүчийг үзүүлэх байлаа. Гэтэл өмнө нь ердөөл цээжээр нь татах нэг муу сармөгчин гараад ирнэ гэж хэн санах вүлээ. Ийм жаахан хүүхдийг аллаа гэд хэн түүнийг бишрэх вэ дээ. Тиймээс Жао Тэжүү одоо юунийг алах биш, харин хамгийн аимшигтайгаар тамлаж тоглоом тохуу хийхээр шийдэв. Би хэлсэн юм аа. Чи чинь идэрхий зүйлийг асуудаг тэнэг амтэн уу? Юун гараа ардаа барин зогсно. Түүний царай. Ийм идэрхий зүйлийг асуудаг чи ямар маанаг юм бэ гэж хэлж байх шиг. Жао Тэжүү юуныг яг л сожоотой хүн харж байгаа мэт ширтэв. Тэрвэр энэ хүүг толгойдоо юмтай босч хож гэж бодлоо.
Үгүй бол ийм байдалд өөрийг нь ямар аимшиг тавилан хүлээж байгааг гадарлах ёстой та. Муу золиг минь, чи өнөөдөр намайг доромжилсанд харамсах болно. Одоохондоо аятайхан дээрээс өвдөж, 100 удаа мөргөөд, миний завин дундуур мөлхөж гар. Өөрөө ингэж хийх үү? Эсвэл би чамайг газар нааж байгаад хүчээр хийлгэх үү? Жао Тэжүүг зэвүүнээр инээхэд, И Юн ч бас түүнийг яг л маанаг амтан харж байгаа мэт ширтэж байлаа. Би өнөөдөр энд нэг ирэх авахар ирсэн болохоос биш, чиний дэми яриаг сонсох гэж ирээгүй. И Юныг ингэж хэлмэгц цугларсан олон нийтээрээ гайхаж хоцров. И Юн өнөөдөр Жао Тэжүүг зүгээр нэг өдөж гарч ирээгүй, харин түүнтэй тулалдаж, их шалгаруулалтанд орох эрхийг авахар иржээ. Тэнгэр минь, ийм жаахан биетэй байж тэр солиорч хоёо. Тэр дөнгөжл 1 сар бэлтгэл хийсэн 12 настай хүүхэд шүү дээ. Тэр яаж Жао Тэжүүтэй энэ зэрэгцэх вүлээ? Олны дунд Жоу Шако охин И Юуны төлөө зүрхэн амаараа гарах шахаж байлаа. И Юунах Жао Тэжүүг ямар хүчтэйг мэдэж байгаа болов? Бэлтгэлийн ангийнхан бол тосгоныхонд яг л чон боршивл аюултай хүмүүс шүү дээ. Жао Тэжүү элгээ хөштөл инэв. Муу золиг минь, чи Жан ахыг дагаж хэдэн хөдөлгөөн сурчгаад л өөрийгөө дийлдэшгүй болчихсон. Лиан авгийг төдөөлөөд их шалгаруулалтанд орно гэж бодоо юу? Түүнийг ингэж хэлэхэд бэлтгэлийн ангийнхан нийтээрээ нэрхийтэл инээлдэв. Жао аха, энэ маанахтай дэми яриад яах вэ? Жан ахад сонгогдсноо дэлхийн авраг очихлоо гэж андуураад байгаа юм байлгүй. Хүмүүс хаширалдаж байх үед нөгөөх цүй хва авгаан хоолоо гараад ирэв. Тэжүү аха, энэ муу зодгийн гар хөлийг нь хугалаад дүүжилж арах. И Юн тэрхүү жихүүцэм дууг яаж мартах вүлээ? Жан Шарогийн гэрлөв хүмүүсийг дагуулж баас шидсэн хүн бол энэ цүй хва авгаа шүү дээ. И Юн түүн рүү хүйтнэр нэг харав. Юугаа хараад байгаа юм муу зодог? Би чамд харагдах хүн үү? Дахиад харвал тэр хулгайч нүдийг чинь угаад авчихна шүү. Цүй хва авгаа зандран хашгирв. Тэжүү аха, энэ амтныг цааш нь харуул. Жао Тэжүүч энэ үгэнд ихэд урамшиж, И Юн рүү ухсхийлээ. За жаал минь, чи тахал тусаад тархич нь ажиллахаа болсон бол л та. Чамшин шавартай худгалдсан боол их шалгаруулалтанд орно гинэ. Өнөөдөр би чиний толгойг тас мушгаад шээсний сав болгондоо. Тэр зэвүүнээр инээмсэглсээр төмөр хавчаар шиг бүдүүн гараараа И Юны толгойг мушигхаар дайрав. Ийм хүчтэй гарт жаахан хүүхдийн толгой яаж тэсвүлээ? Гэтэл И Юн байрнаасаа ч хөдөлсөнгүй. Тэр зүгээр л зогсож байгаад Жао Тэжүүгийн хөдөлгөөнийг яг таг давтан 2 гараа сунган өөдөөс нь атгаж авлаа. И Юны жижигхэн гар Жао Тэжүүгийн авраг том сарууны дэргэд ямар ч харьцаагүй харагдана. Жао Тэжүү, энэ тэнэг өөрөө гараа барьж өгж байна гэж бодоод И Юны гарыг бяцлахаар чанга атгав. 2 хүний гар аталцах мөчид Парняр аимшигтай чимээ гарлаа. Жао Тэжүүгийн нүүрний хувирал тэр дороо хөшчв. Тэр өөрийнхөө болон И Юны гар руу итгэж ядан ширтэнэ. И Юны жижигхэн гар дотор түүний 2 том сарвуу тэр чихтэй бяцарч цус сад тавин асгарч байлаа. Эрхий хуруунаас нь бусад 8 хуруунд бүгд хачин жигтэй өнцгөр мөрийж, яс нь хідэн хэсэг болж хугарчээ. Түүний гарыг И Юн зүгээр л атгалтаараа бяцалж орхисон байлаа. Жао Тэжүүгийн амнаас тэнгэр нэвтрэм аимшигтай чарлаан гарлаа. И Юн түүн рүү хүйтэн харцаар ширтэж хэлв. Чи сая намайг доод зэндааны боол гэсэн үү? Энэ ертөнцид хүчгүй нь бооз болж хүчтэй нь эзэн болдог. Хэн хүчтэй байна? Тэр бүхнийг шийддэг. Өнөөдөр би чамд хинэн доод зэндааны бооз болохыг харуулад өгье. И Юн урагшныг алхаад өгдгөөрөө Жао Тэжүүгийн цээж рүү маш хүчтэй зохив. Бум! Жао Тэжүүгийн нүсэр бие яг л урагдсан шуудаа шиг агаарт шидэвдэв. Түүний цээжний ясан цөмөрч хідэн хавирг нь хугарв. Тэр газарт маш хүчтэй унаад амнаас нь цус сад тавьж яг л нурууга хуглуулсан нохоо шиг татуулж эхэллээ. Бүх зүйл хэдхэн секундын дотор болж өнгөрөв. Цугтарсан олон яг л хөшөө шиг гацаж орхижээ. Юу болоод өнгөргөө? И Юн. Жао Тэжүүгийн гарыг бяц атгаж өвдөвлөө шидчихлээ гэж үү? И Юны туранхай бие Жао Тэжүүгийн нүсэр бие хоёрын ялгаа хүмүүсийн нүдэнд асар том цохилт боллоо. Энэ зүуд биш үз. Арьсан сандал дээр хөвтөж байсан Лиан Чиньё гинтхэн босоод И Юн рүү нүдэ бүлтийлгэн ширтэв. И Юн бол зүгээр л нэг өвс түүдэг боол, ойлгочин шиг амтан. Лиан овогт өгсөн ч хинч тоохгүй, тийм л нэгэн байсан шүү дээ. Гэтэл тэр ганцхан мөчөд Жао Тэжүүг тахир дутуу болгож орхилоо.
Тэр энэ хүчийг хаанаас авсан бэ? Жан ахыг дагаж ганцхан сарын дотор ийм хүчтэй болно гэж юу? Байж боломгүй юм. Лиан чин юу гараа чанга татгсанд хумс нь махандаа шигдэв. Тазбай тэр чигтээ нам гүм. Хүмүүс болсон явдалд итгэж ядан хэсэг хугацаанд хилгүй мэт зогсов. И юуны төлөө санаа зовж байсан Жо Шако хүртэл нүдээ томруулан хөшиж орхижээ. И юунах үнэхээр тэр төмөр цамхаг шиг Жао Тэжүг ярьж ахлаа гэж юу? И юун нударга буулгаж урагдсан хугацаа аятайхан засаж анслав. Энэ бол И юуны анхны тогтолгоо байлаа. Өмнө нь тэр зөвхөн чулуу зөгтөг байсан бол өнөөдөр хүн дээр хүчээ үзлээ. Хүнийг ингэж тахир дутуу болгосон ч түүний сэтгэлд ямар нэгэн гэмшил төрөөгүй нь их зэлүүд нутгийн зэллэг хуйлд аль хэдийн дассных үз. Тэр энд энэрэнгүй байвал бусдад идүүлнэ гэдгийг яс маханда тултал ойлгосон байлаа. И юун хуруунуудаа зөөлөн хөдөлгөөд Цүйхуа авгаа руу эргэж харав. Чи сая миний гар хөлийг хуглаад дүүжилж орхино гэсэн үү? Бас нүдийг минь ухна гэсэн билүү? И юун ингэж хэлээд Цүйхуа авгаа руу алгуурхан алхаж эхэллээ. Чи юу хийх гээд байна? И юуныг дөхөж ирэхийг хараад Цүйхуа авгаа чарлаж эхлэв. Муу золиг минь чи тахал туссан. Тас хоноор халдварлуулмаар байна уу? Цүйхуа авгаа тийм ч амар бууж өгөх амтан биш. Тэр И юуныг яагаад ийм аимшигтай болсныг мэдэхгүй ч тахал гэдэг үгээр олныг төрхөрч өөртөө тусламж дуудахаар шийдэжээ. Ах トゥ нараа энэ муу золигт өгснийхэн дараа чөтгөр шүглсэн байна. Үгүй бол яаж ийм хүчтэй байх вүлээ? Тэр чөтгөр болчихож та нар мартсан юм уу? Тийм ээ, байц. Цүйхуа авгаа гинт нэг зүйл сансан болортой. Хатингэр биеэрээ олны дундуур зүтгэн гарав. Тэр хаанаас тийм их хүч гаргасныг бүүмэд маш хурдан гүйж очиод буцаад ирэхдээ гартаа нэгэн модон хувин барьсан байлаа. Тэр И юуныг хараад зэвүүнээр инээмсэглэж, "Муу залиг минь, би чамайг хашраагаад өгье. Чөтгөр шүглэлээгээд өөрийгөө дийлдэшгүй болцглоо гэж бодоо юу? Одоохон чамайг цааш нь харуулнаа." Гэд гартаа байсан хувинтай зүйлийг И юун руу цацаж орхив. Хувин доторх час улаан шингэнээс цусны ихүн үнэр ханхин. Энэ бол нохойн цус байлаа. Тэмцээний өмнө Бэлтвилийн ангийнхан 2 анч нохой алсан бөгөөд цусыг нь хувинд хадгалсан байжээ. Хувин дотор нохойн гидс дотор үс ноос, зүр хуушиг гэд хамаг заваа юм хожилцсан байх бөгөөд Цүйхуа авгаа үүнийг И юуны толгой дээрээс насгахаар далайсан нь. Зэлүүд нутгийнхан нохойн цусыг муу ёрыг зайлуулдаг гэж итгэдэг. Чөтгөр шүглсэн хүн нохойн цусанд төрүүл хүхрийн хүчилд орсон мэт биеийн төлөвдөж хүчгүй болно гэж тэд боддог байв. Цүйхуа авгаа И юуныг үнэхээр чөтгөрийн хүчээр Жао Тэжүг дийлсэн гэж бат итгэсэн тул энэ цусаар чөтгөрийг нь зайлуулчих бол И юуныг яг л жаахан дэгдээхээ шиг атгаж чадна гэж санджээ. Тэр И юуны гар хөлийг хуглаад төмөр дэгээгээр дүүжилж байгаад амьдаар нь шатаахыг хүсэж байв. Бузар нохойн цус агаар цацагдахад үзэгчд дуу алдан хашгиралдвал. Яг энэ мөчид И юуны нүдэнд хөнөө хүсэл гялсхийв. Хэрэв Цүйхуа авгаа Жиан Шаро руу гар сунгаагүй бол И юун тэр муу эмэгтэйг огтхон ч тоохгүй байсан биз? Гэвч энэ эмэгтэйн дотор сүнс нь хэрхэн ялзарч ямар аимшигт хором санаа агуулж байгааг тэр харлаа. Зарим хүмүүс яс маханда тултал өөдгүй байдаг бөгөөд тийм амьтад амьд явах нь энэ хорвоод зөвхөн гайлагчирна. Бум. И юун ямар нэгэн хөдөлгөөн хийх нь ч анзаарагдсангүй. Асгарсан нохойн цус түүний өмнө агаарт дэлбэрэх мэт буцаж цацагдав. Цус тал тийшээ үсэрсэн ч И юуны биед ганц ч тусал хүрсэнгүй. Харин эсрэгээрээ Цүйхуа авгаа өөрөө өөрийнхөө навчирсан цуснд толгойгүй болтлоо будагдчихэн тэр. Цүйхуа авгаа үсэн сэгсэж цуснд будагдсан ч чарлсаар байлаа. Чи муу чөтгөр, муу залиг, муу ирлиц. Тэр үгээ гүйцээж чадсангүй. Учир нь И юуны гар түүний хоолойг атгаад авлаа. Авгаан хилэн мулт үсрэг шахаж, нүд нь бүлтээж, гар хөл нь татуулзаж эхлэв. Авраарай. Амьд үлдэх гэсэн хүсэлдээ хөтлөгдөм тэр арай ядан ингэж шивнэлээ. Энэ үед эргэн тойрны хүмүүс айсандаа бүгд ухарч зай тавив. Тэд И юун руу дайрч зүрхэлсэнгүй. Зэлүүд нутгийн ядуусын цуснд хүчтэйг дагаж, хүчгүйг дээрлэгдэг номхон боол зан гүн суусан байдаг. Хүчтний өмнө тэд дуулууртай боол болж, харин хүчгүй нэгний өмнө л чон мэт араатан зангаа гаргадаг үлээ. Жиан Шаро руу нийтээрээ дайрч байсан нь үүний л баталгаа. Цүйхуа авгаа эцэст нь айж эхлэв. Түүний нүдэнд хязгааргүй айдас хуржээ. И юун яагаад ийм хүчтэй болсныг тэр одоо ч ойлгохгүй байв. Гэхдээ И юунд чөтгөр шүглээг бололтой.
Учир нь чөтгөрүүд нохоон цуснаас, муурнаас айсан хулган шиг айдаг шүү дээ. Чи эмэгтэй хүнийг зодохгүй юу? Цуйхүү авгай чичирсэн хоолоогоор арай ядан асуув. Юун инээмсэглэж. Би эмэгтэй хүнийг хизээж зоддоггүй гэд гараа баг зэрэг суллив. Цуйхүү авгай үүнийг сонсоод дотор нь уужирч зөргөн жаахан чангарав. Намайг хурдан тавь. Тэгээд Лиан залуу эзэнтнээс очиж өршөөлгүй. Тэр чамайг өршөөж магадгүй юм. Чи хүчтэй болсон байж болно. Гэхдээ чи залуу эзэнтэнг барна гэж бодоо юу? Лиан Чэнью бол Лиан авахт амьд бурхамд гэсэн үг. Лиан Чэнью бол ци өдөрдөх төвшний оргилд байгаа хүн. Харин Жао Тэжүү бол дөнгөж бие бэхжилт төвшнийх. Тэр хоёрын хооронд газар тэнгэр шиг ялгаа бий. Цуйхүү авгаа юунээс айж байсан ч Лиан Чэньюд зүгээр л зүтгэдэг гэдгээ санаад ардаа том хамгаалалттай юм шиг бардамнаж эхлэв. Лиан Чэнью хөдлөхөд л юунийг ганц хатгалтаар бяцалж орхино гэж тэр боджээ. Одоохон очиж Лиан залуу эзэнтний өмнө сүгдэж бурууга хүлээ. Үгүй бол тэр чамайг амьдаар ч нүвчих болно. Жао Тэжүү шиг арчаагүй амтныг ялсаа гэд өөрийгөө мундаг орчихлоо гэж санаа юу? Жао Тэжүү бол залуу эзэнтний дэргэд өчүүхэн хорхой. Харин чи бол арай томхон хорхоод үдий. Цуйхүү авгаа юунийг айлгах гэж ийхүү орилсон ч тэр үнэхээр Лиан Чэньюг дийлдэшгүй хүчтэй гэж итгэж байлаа. Юун түүний занал хийллийг сонсоод дахин нэг инээмсэглэснэ. Гинт огт санамсаргүйгээр авгаа нүүр рүү маш хүчтэй ажгадав. Па! Аимшигтэй чимээ гарч Цуйхүү авгаан би агаарт шидэгдлээ. Тэр агаарт 3 гаруй эргэлдэж байгаад газарт маш хүчтэй унав. Бүх зүйл түүний хувьд эрвэлдэн. Цуйхүү авгаа ухаан балартаж, амнаас нь цус сад тавина, газарт шидэгдсэн загас шиг татуулцсан. Тэр арай ядан зүүн хазартаа хурж үзвэл нүүр нь тэр чигтээ хэлбэрээ алдаж бяцарсан байв. Аманд нь ямар нэгэн зүйл байгааг мэдрээд нулимхад 10 хэдэн цус болсон шүд газар тунав. Түүний зүүн талын бүх шүд юуны ганц алгад хитийн хүчинд сугусарчээ. Цуйхүү авгаа юун руу хараад ямар нэг зүйл хэлэх гэсэн ч хэлэн тасарч хазар нь бяцарсан тул аваач гарсангүй. Тэр юуныг харахад нүднийх нь хүүхэн хараа тамарч ухаан нь бүрэмсэн балартаж байлаа. Тэрбээр арай ядан уруула хөдлөгөж. Чи эмэгтэй хүнийг зодохгүй гэсэн бидтэй гэж асуух шиг болов. Би тэгэж хэлсэн гэж юу? Юун эргүүлж асуухад Цуйхүү авгаа арай ядан нүдэ ирмөв. Юун гараа зөөлөн үрээд би түрүүн урд нь зоддоггүй байсан гэж хэлсэн юм а. Харин одооноос эхлээд зодохыг нь зодно гэж тайвнаар хэлв. Цуйхүү авгаа юуныг доромжилж байсан нь яах вэ гэхэд Жан Шаров дээрлэхсэн нь хамгийн том алдаа байлаа. Юуны хчигээ тэр өдөр яаж зовж хүмүүст доромжлуулж байсныг төсөөлөх бүрд зүрх нь өвддөг. Юуныг үгээ хэлж дуусахтай зэрэгцэн Цуйхүү авгаа цус алдаж ухаан алдан унлаа.